して十数年、ゲート内のダンジョンに存在するモンスターとそれに対抗しうる能力に覚醒した人間ハンターの争いは絶え間なく続いている。 Ани маань Жинвүү гэртээ унтаж байгаагаар эхэлнэ. Түүний дүү Жингаа залгаж сэрэн. Түүнийг цаг хэд болж байгааг мэдэхгүй байна уу? Та багштай уулзна гэсэн бистэй гэх зэргээр яриа өрнөдөг. Ингээд Жинвүү дүүгийнхээ сургууль дээр ирэхэд Жингаа түүнийг танигдахааргүй болсон юм шигээр гайхна. Учир нь Жинвүү системд орсноос хойш биеийн хөгжилдөө өөрийн чадварын оноонуудыг хийснээс болж өндөр болж царай төрх зам байдлын хувьд хүртэл өөрчлөгдсөн учраас ах. Ингээд Жинагийн сургуулаар явхад тэдний сургуулийн хүүхдүүд түүний араас унаж тусан харна. Жингаа харин та ч анхаарлын төвд байна шүү. Найз охингүй юм чин би хэдэн хүн танилцуулж өгөх үү гэх мэтээр хэлэгч Жинвүүд тийм ч сүртэй таалагдахгүй байлаа. Түүний багштай уулзаж шалгалт болон сургалтын байдлын талаар мэдээлэл авч байтал багш нь түүнээс та түүнийг ангууч болохыг зөвшөөрөх үү гэхэд үгүй гэж хэлнэ. Энэ бүхэн магадгүй өөрийнх нь үзэж тулсан зүйлсээс болсон байх. Яагаад асуусан талаар асуухад би хитрхи их зүйл асууж байж магадгүй гэд эцсийн солигдно. Өмнө нь Жингүүтэй таарсан ий зэрэглийн ангуучхан сургуулаасаа урваачсан гарч ирнэ. Тэр бол Жингаатай нэг ангийн охин юм. Жингүү түүнд өөрийнхөө дүүтэйгээ ахуулсан зургийг харуулж жижигхэн ертөнц юм а. Чи ий зэрэглийн ангууч. Харин чи манай дайралтын багт нэг удаа орж мөнгө олох боломж байна гэхэд та надад лекц унших гэж байвал одоо гэртээ хайр. Тэгээд ч бас таач бас ий зэрэглийн ангууч гэхэд би чамайг зогсоох гэж ирээгүй. Явцгаая гэд цааш явдаг. Ингээд эцсийн солигдож онгоцны буудал дээр эс зэрэглийн ангууч буюу Хуан Доксу ирсэн байна. Ангуучны холбоо түүнийг ухтан авч байлаа. Түүний энд ирсэн шалтгаан хэр удах зэргийг ангуучны холбооны менежер асуухад Хуан Доксу энд тийм удаан байхаар сайхан газар биш гэхэд чи тэр алга болсон хоёрыг олохоор ирээ юу гэв. Харин энэ үед Хуан Доксу эхлээд ий зэрэглэлийнхийг дараа нь дий зэрэглэлийнхийг чи арай намайг зогсоох гэж оролдох тэнэг биш юм байгаа үсттэй гэх зэргээр тэдний яриа өрнөдөг. Харин энэ үед ангуучны холбооны ерөнхийлөгчийн өрөөнд Жэжүү арлын шоргоолжнуудын талаар тэдний далавчтай болсон зарим нь усан дунсан байсан талаар Солонгосын ангуучны холбооны ерөнхийлөгч болон эс зэрэглийн ангууч ярилцсан сум. Тэдний нисэж байгаа нь одоохондоо богино зай. Гэхдээ урт хугацаанд тэд хөгжиж байна хэмээн хэлнэ. Эцсийн солигдож Жинвүү гяндан руу орох гээд ирчихсэн байлаа. Нөгөө охин ч бас ирсэн байв. Жинвүү тус гяндан хариуцдаг бүлгийн хоёр менежертэй яриа өрнүүлж байлаа. Гэтэл тэдний ярианд донд гинэт нэг хүн хэр удаан ярих гэв. Энэ бол аялал биш гэх зэргээр зүсэж орж ирнэ. Тэр бол ий зэрэглэлийн танк Кимчул байлаа. Энэ удаагийн дайралт бага зэрэглэлтэй ангуучдын хувьд бэлтгэл маягийн зүйл хэмээн хэлнэ. Учир нь энэ гэндан бол Си зэрэглэлийн гэндан. Кимчул энэ удаагийн дайралтыг ахлаж байлаа. Кимчулийн хувьд энэ дайралтыг ахлаж байгаадаа дургүй байв. Нэг ий зэрэглэл хангалттай муу байхад хоёрын хоёр гэдэг гээд уурлаж байв. Энэ удаагийн дайралтад нэг ий зэрэглэл, 5 би зэрэглэл, 2 Си зэрэглэл, мөн 2 ий зэрэглэл нийлээд 10 хүн бүрдсэн байлаа. Гянданг хариуцж буй хоёр менежер сун ангуучид бие бариараа тодорхой хяналттай байх анхааруулгыг өгөөд дайралтыг эхлүүлдэг. Гянданд орж ирээд Жингвүүд нэг л онцгой зүйл мэдрэгдэнэ. Энэ бол өмнө нь мэдэрч байсантай ижил зүйл буюу орсны дараа хаалганы зэрэглэл өөрчлөгдөх үйл явц байв. Жинвүү хаалгаар хальт тал бие гаргаж хоёр менежерт үндсэн дайралтын багийг дууд яаралтай гэж хэлээд орчихдог. Энэ талаар дээш нь мэдэгдэхэд Си зэрэглэлийн хаалга яаж улаан болж хувирах юм. Энэ бол боломжгүй хэмээн утсаар ярьж байв. Эцсийн солигдож Жинвүүд тэрхэд цастай газар ирсэн байх ба хаалга аль хэдийн хаагдсан байв. Ий зэрэглэлийн ангууч энэ бол улаан хаалга гэж хэлэх ба Жинвүүтэй хамт явсан охин улаан хаалга гэж юу юм гэж Жинвүүгээс асуув. Харин Жинвүү зэрэглэл нь тодорхойгүй. Мөн нэг л орсон бол дуусгахаас нааш гарч болдоггүй хаалга хэмээн тайлбарлана. Ингээд ч зогсохгүй. Дотор байх аратнууд энгийн хаалганы аратнуудаас хэд дахин илүү хүчтэй мөн ухаантай гэж хэлээд байж байтал модон дундаас гинэт нэг сум гарч ирэн нэг ангуучийн нүүрэнд онсон байлаа. Өөр нэг сум харин Жингүүтэй хамт яваа охин руу ирсэн байхч Жингүү түүнийг гараараа барьсан байв. Тэд бол мөсөн эльфүүд байлаа. Жингүү тэд багийн хамгийн сул хоёр гишүүнийг онилсон. Мөн ихэнх хүмүүс анзаараагүй байсан. 2 сарын өмнө байсан бол би ч мөн тэдний бай байх байсан биз хэмээн бодон зогсов. Эльфүүд байрлалаа өөрчилж нөгөө охин мөсөн эльфүүдийн талаар Жинвүүгээс асуув. Жинвүү тэдний талаар ярьж товчхондоо бол мөсөн ангуучд хэмээн хэлдэг. Харин нөгөө Кимчул багийнхандаа зааварчилгаа өгч өндөр зэрэглэлийнхээ үгэнд орж амьд гарах талаар хэлв. Гэхдээ багийг 2 хуваалаа. Гишүүд түүнтэй хамт гэдгийг хэлж байтал зарим гишүүдийг ялгаж өөрийн багт авахгүй хэмээн түлхэнэ. Учир нь тэр энд боссыг ялах эсвэл зүгээр л гяндан задрахыг хүлээн. Тэр болтол хэр удахыг мэдэхгүй. Хичнээн сарчулж магадгүй. Тиймээс та нар ачаал болно гэд манай Жинвүү болон нөгөө охин гэх мэт Си зэрэглээс доош хүмүүсийг өөрөөсөө түлхэнэ. Энэ үед нэг эмэгтэй тэдэнтэй саналаараа нэгдэхийг хүсдэг. Харин тэр эмэгтэй аль хэдийн бүгдийг анзаарсан байх ба Жингвүүд Кимчул тэр сумыг анзаараагүй. Харин чи анзаарсан. Үнэн дээр чи ий зэрэглэл биш бидтэй гэд хажуугаар нь өнгөрнө. Ингээд баг 2 салж Жинвүүд тэрхэд мод руу орохоор болов. Эцсийн солигдож Кимчулийн баг модон дунд явах ба
модон дээр баавгаан сарвууны ором гарсан байлаа. Энэ бол мөсөн баавгаан. Ий зэрэглийнхэн амьд үлдэх ямар ч боломж байхгүй. Энэ үед 3 мөсөн баавгаан модон дундаас гарч ирэх ба бүгд цочирдон бэлэн байдалд орцголоо. Яалтчгүй ий зэрэглийн танк юм гэсэндэ баавгаа түүний бамбаа руу зогтол сарвуу нь бутран унав. Боломжийг ашиглан баавгааг голоор нь 2 хувааж үлдсэн 2 нь ч дайрлаа. Ингээд дүрс солигдож ий зэрэглийнхэн лүү маань шилжинэ. Нөгөө эмэгтэй зогсоороо гих бөгөөд тэр ч мөн мөсөн баавгаан саврны ормыг анзааран бусадтаа хэлж анхааруулan ухархыг сануулж байгаа нь энэ. Харин жинвүү тийм болохоор л бид ийшээ зүглэн явж байгаа юм гэхэд түүний багийнхан бүгд гайхав. Хэрв энэ баавгаан нутаг дэвсгэр бол бид энд байхдаа зөвхөн баавгаад л санаа зовход бол гэж хэлэхэд нөгөө эмэгтэй хэрвээ баавгаанууд энд байгаа бол тэднийг иддэг, тэднээс хүчрхэг амьтан байна гэж баймааргүй юм хэмээн санаа зовнон бодно. Ингээд өөрийн хэрэгслийн хайрцагаас жинвүү хүн бүрт хувцас гаргаж ирэх ба бүгд л гайхаж өндөр зэрэглэлийнхэн хүртэл 2 юм уу 3-ыг л гаргаж чаддаг шүү дээ хэмээн гайхав. Ингээд дулаалж аваад байж байтал тэдний өмнө нэг баавгай гарч ирв. Ингээд дүрс солигдож гадаах ертөнцид байх Бек Ёнхо тэр хэд гяндан руу орж чадахгүй цугалтан байцгаана. Харин энэ үед нөгөө жинвүүг маань хайж байгаа Хуан Доксу ирсэн байв. Яагаад цагаан бар бүлгийн гянданд хідэн ий зэрэглийн хог новшнуудыг оруулсан талаар асууж тэд муудалцгааж эхлэв. Харин манай жинвүү улаан хаалганы араатнууд илүү их XP өгөх юм гээд нилээн хэдийг алчсан. Хамт яваа хідэн бүр гайхчихсан. Та яг хин юм бэ гээд асууж байлаа. Орой болсон байлаа. Баавгаа махаа шараад гал мал асаачихсан. Баавгаа болон сун ангуучийн талаар ярилцж байна. Харин жинвүү нэг тийш явсан байх ба энэ баавгаануудын үүр байв. Үүрийн гадна жинвүү Игрис болон түүний армийг дуудах ба тэдний ихний ажил гээд баавга болон жинвүүгийн сүүдрийн арим хоорондын тулаан эхэлнэ. Жинвүүгийн сүүдрийн арим түүний мана дуусахгүй бол ахин төрсөөр байх тул давуу талтай байлаа. Ингээд тулаан дуусах гэж байтал сүргийн ахлагч гарч ирхэн тэр. Жинвүү харин яг үүнийг л хүлээж байсан мэт. Ингээд баавгаан ахлагч жинвүүгийн сүүдрийн армийг нэг зохиод урагш тавхиж нэг архираад бүгдийг нь өгөө хийж жинвүүгийн манаач дуусав. Цор ганц Игрис л үлдлээ. Игрис хурд болон хүчээрэн илүүрхэж түүнийг цавчин дээш үсэрч буухтаан дээрээс нь илдээ зонг. Хөлийнхэн шүрмсийг тасаж эцэст нь толгойг нь тастан ялалт тэднийх болов. Харин жинвүү Игрисийг биширч түүнтэй хэрвээ яг тулалдсан бол би үхэх байсан хэмээн бодон зогслоо. Харин энэ үед Кимчүлийн багийнхан мөсөн эльфүүдэд аль хэдийн ялагдчихсан байв. 1-р анги төгсөв. Бодлын тэнгист дарвуулан дэлгэсэн танд баярлалаа. Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.